За нийслэлийн нийтийн тээвэр цахим төлбөрийн системийг өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн нэвтрүүлж ахмад наслын бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчигдсон зориулж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан журмын дагуу цахим төлбөрийн карт болгосон. Одоо хүртэл нийслэлийн төвийн 6 журам хэрэгжиж байсан ч аслагдсан дүүргүүдэд хэд хэдэн тодорхой шалтгааны улмаас журам бүрэн хэрэгжиж амжаагүй байсан юм а. Харин нийслэлийн анх талаар авах зарим арга хэмжээний дутаг бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрөнд картын оронд нийтийн төлбөрийг зорчих эрхийн үнэмлэх олгох ажил зохион байгуулахыг нийслэлийн нийгмийн халамжны газарт үүрэг болгосон гэж байлаа. 2016 оны 3 сарын 24-нд нийслэлийн засаг дарганы захирамж гарсан байгаа. Энэ ямар захирамж вэ гэхээр Улаанбаатар хотын аслагдсан 3 дүүргийн одоо л дагуул хотууд болсон байгаа. Налах, Багнуур, Баганга дүүргүүдийн хотуудын одоо ахмад насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр нь үн төлбөрөөгөө зорчуулах ийм аман зардлын одоо санхүүжлэгийн журам захирамж гарсан байгаа. За эдгээр одоо дагуул хотуудын иргэд бол Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслээр үн төлбөрөөгөө зорчиж байгаа. Энэ эрхийнхээ дагуу зорчилтоо хийж байгаа. За саяхан гарсан захирамж ямар учиртай вэ гэхээр тухайн хот дүүрэг дотроо нийтийн тээврийн хэрэгслээр үн төлбөрөөгөө зорчих эрхээ эдлэх ийм хүсэлтийн дагуу гарсан захирамж байгаа. За эдгээр иргэд бол Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо U-Money карт буюу смарт картаараа зорчино. За тухайн нутаг дэвсгэртээ үн төлбөргөө зорчих эрхийн үнэмлэхийн дагуу зорчно. Энэ эрхийн үнэмлэхийг бол нийслэлийн халамж үйлчлэгийн газраас гаргаж өгнө. Судалгааных нь үндсэн дээр тийм ээ. За тээврийн газрын зүгээс бол тухайн дагуул хотуудын засаг дарганы хамгийн газар болон тээвэр зохицуултын албанаас нь гаргаж өгсөн тээвэрлэлийн мэдэн дээр нь үндэслэж энэ нөхөн олгор санхүүжилтийг хуваарлах ийм захирамж бол гарсан байна. Тэгэхээр иргэд энэ дээр нийслэлийн халамж үйлчлэгийн газарт хүсэлтээ тавьж үн төлбөрөөр зорчих эрхийнхээ үнэлэхийг авах ёстой. Аслагдсан 3 дүүргийн ахмад наснууд болон хөгжлийн бэрх төвийн нийтийн тээвэр болон хотын тээврээр үн тарифаараа өөрчлөх юм байна. Харин тэрхүү нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийн үнэмлэхээр тухайн харьяа дүүрэгтэл үн төлбөрийг өөрчлөх гинэ.